Гоо наашир. Уушаа гараад ирээрээ. За. Бэлэн болсноо. Бэлэн болсноо. За, багш нь бэлэн болсноо гэж асуух юм бол та нар чанга дугаар бэлэн болсон гэж хэлнэ шүү заяа. За. Бэлэн болсноо. Бэлэн болсноо. За, яг бэлэн болсон юм шиг байна. За, нэг нийлээд уул боллоо. Хоёр нийлээд нүдний шил боллоо. 3 нийлээд муурын сахал боллоо. 4 нийлээд наймаалж боллоо. 5 нийлээд залбирлын гар боллоо. За, бүгдээрээ нүдэн анаарай хамтдаа залбирцгаая. Хайраар дүүрэн бүтээгч эзэн минь ээ, таньда баярлалаа. Өнөөдөр ч гэсэн хүүхдүүдийн маань цуглаандаа ирээд таныг магтах, тантай олон зүйлийг хийх боломжийг олгосон талархаж байна. Эзэн минь та биднийг бас бидний багтаалыг өөртөө хүлээж аваарай гэд их эзэн Есүс Христийн нэрээр залбирж байна. Амен. Амен. За, бурхан бол сайн. За, бүгд хамтдаа бурхан бол сайн гэж магтцгаая. Бурхан юм аа. За, найзтай хандаа хэлээрэй. Найзаа, бурхан чамд хайртай гэж хэлээрэй. Бурхан чамд хайртай. Энд байгаа бүх хүнд бурхан үнэхээр их хайртай. За. Амен. За, бүгдээрээ ээж аавынхаа байгаа газрууд дээр очиорой. Хамтдаа өөр хүүхдүүдээ ерөөн залбирцгаая. Тэгээд залбирлын дараа Монгол цуглааны хүүхдүүд маань хүүхдийн цуглааны явахаа өрөөлөө явцгаана шүү. За.
Бүгдээрээ сайн байцгаана уу? Эзний өдрийн мэнд хүргэе. Хамтдаа суудлаасаа босоод цуглааны ихэнд итгэлийн тунхаг хамт тунхаглацгаая. Итгэлийн тунхаг би тэнгэр газрыг бүтээгч авгаа хүчрэхийг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон байраас мэндэлсэн. Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Цовлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин ам орсон. Тэгээд тэнгэрт одож авгаа хүчрэхийг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хөндөс суудал заларсан. Дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хөө бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмт үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Өдөр хамтдаа үнэхээр гараа сунгаа зүрхсэглээ бэлдээд эзний өмнө хэсэг хугацаанд залбирцгаая. Та бол магтаал явах зохистой нэг та бол цорын ганц амьд бурхан гэж түүнийг үнэлцгээе. Бидний амар тайван бидний амьдрал билээ. Халелуя. Бүх магтаал алдар би таны өмнө авчирч байна. Оо Иесус. Халелуя. Эзэн хэр таны бидний төлөө бүтээж өгсөн гайхалтай шинэ өдрийн төлөө энэ цагийн төлөө би танд талархаж байна. Таны хүмүүс бид үнэхээр таны өргөөнд цуглан эзэн танд үнэхээр алдар магтаалыг өргөхөөр таны өмнө ирж гин. Үнэхээр бидний зүрхсэглээс гарах зүрхсэглийн тэр бүхий л алдар магтаалыг та өөртөө хүлээн аваач гэж залбирч байна. Чи та бол цорын ганц амьд бурхан, та бол магтаалыг авах зохистой нэгэн. Оо би таны магтъя, би таны хүндлэе Есүс. Тэр та өөрийн амийг өгтлөө бидний хайрлсан. Бидний хайрлсан таны агуу хайр нөгөөслийн төлөө би танд талархаж байна. Бүх алдар магтаалыг би таньдаа өргөн ирж байгаа цагийг бүхэлд нь би танд даатхан бид хамтдаа нэгдэн эзэн Есүс таны ягуу хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Бүгдээ эзэнтэй хамтдаа чангаар алдрыг өргөцгөөе. Халелуя Есүс. Халелуя. Та чанга дугаар эзнийг магтцгаая. Үнэ нэрийг магтъя. Amen. Hallelujah.
ариун таны агуу нэрийг бид магтъя. Халелуя Есүс. Тэгээд бидний дунд бас өнөөдөр
За өмнө Солонгос улсаас хүүхдийн хоор магтаалын баг ирсэн байгаа. Тэгээ бид нас өнөөдөр мэндчилгээ дамжуулах болно. Тэгээ бүгдээ хамтдаа тайлан дээр энэ цагт огтож авцгаая. Алга ташааж огтож яваа.
왜냐면요. 사랑하기 때문에요. 왜냐면요. 사랑하기 때문에요. 좋은 것만을 보여주고 싶어 마음의 빛을 비춰주고 싶어 우리들의 영혼이 새롭게 깨어나 기쁨 전해주고 싶어요 어둠을 모두 가려주고 싶어 잘못된 시선 바꿔주고 싶어 이 세상이 얼마나 아름다운 곳인지 이제 보여주고 싶어요 우리 사랑해요 두 팔 벌린 이만큼 좋은 것만 나누어 또 모자란 시간 이제 사라져요 어두움과 두려움 더 많이 웃고 더 행복해요 사랑하기 때문에 어두웠던 지난 날 비춰주겠어 이 세상 가장 아름다움 보여주겠어 내겐 가는 소중한 우리가 있기에 영원한 사랑을 모두 약속하겠어 사랑하기 때문에 사랑하기 때문에 사랑하기 때문에 사랑하기 때문에 나에게 가장 소중한 사람들 사랑하는 내 친구와 가족들 그 가슴에 영원한 사랑이고 싶어요 나를 살게 하는 힘이죠 우리 사랑해요 두 팔 벌린 이만큼 좋은 것만 나누어 또 모자란 시간 이제 사라져요 어두움과 두려움 더 많이 웃고 더 행복해요 사랑하기 때문에 우리 나누어요 좋은 날의 추억은 따뜻한 미소 하나 로 기억될 시간 모두 채워가요 함께 나눈 사랑을 또 우리 삶을 더 빛나게 줘 사랑하기 때문에 그대 사랑하기 때문에 우리 사랑하기 때문에
Эзнийг магтсан гайхалтай магтаалын цаг байлаа. Бүгд хамтдаа дахин суудлаасаа босоод нэг дугаар эзнийг хүндлээ. Тэгээд өнөөдөр үгийн цагтаа орцгоё. Тэгээд энэ хүндлийг эзэнд өргөхөөс өмнө Филиппой 2-ын 8-9-р ишлэлийг бас уншихыг хүсэж байна. Энд хэлэхдээ хүн төрхийг олсон тэрээр үхэлдч төдийгүй загалмаа үхэлдч хүртэл дуулууртай байснараа өөрийгөө даруй болгов. Тиймээс ч Бурхан түүнийг Есүсийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түүнд сойрхоо гэсэн байна. Бидний эзэн Есүс тэр бүх алдар магтаал тэр бүх хүндэтгэл тэр дээд нэр нь үнэхээр түүнд өгөгдсөн. Үнэхээр түүнийг хамтдаа гараа сунга та бидний хаан. Та миний мөнхийн хаан гэж түүнийг хүндэлцгээе.
залбирцгаая. Эзний заасан залбирал. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөрт таних. Амен. Амен. Бүгд цогцолтой сууж олно. Тэгээ номдол их баяраа астраа урьцгаая. Халелуя. Эзний амар тайван дүүрэн байх болтугай. Амен. Тэгээ сайн олон хүүхдүүд харсан чинь өглөө Япон цуглаан дээр бас энэ хүүхдүүд мэдчилгээ өгсөн. Тэгээд ийм олон хүүхдүүд харсан чинь бүр догтлоод ийм олон хүүхдүүд ялангуяа эзнийг магтаад эзэнд үйлчлээд эзнийг ингэж алдаршуулж байгааг ойрд хараагүй байсан чинь бүр ингээд эзэн талархаа догтлоод тэгээд бидний ирээдүй тийм үү. Энэ бол чуулганы хүүхдүүд бол энэ чуулганы ирээдүй байдаг. Тэгээд бид ч гэсэн бидний хүүхдүүд ч гэсэн бас яг ингэж бурхныг магтаад бурхныг хүндлээд тийм ээ эзэнд үйлчилж амьдраасаа хэмээн бас хараа залбирж ийла. Тэгээд бид нар бас залбирж байхад бас эзэн сануулсан юу гэсэн гэхээр бидний хүүхдүүд бас аль хэдийн бас бурхнаар ингээд эзэнд үйлчлээд явж байгаа юм байна гэдгийг манай хөвсгөлийн илгээлтийн багийнхны зургуудыг та нар харсан бол тэндээс мэдчихэж байгаа бах тийм. Манай 4 охин явж байгаа. Тэгээд Дэмбэгийн 2 хүү явж байгаа. Манай Шинэгийн охин бас явж байгаа. Тэгээд хүүхдүүд маань яаж байгаа вэ гэхээр 2 хүүхэд нэг ангийг хариуцаад ингээд 2-2-ороо нэг анги хариуцаад тэгээд өөрсдөө хүүхдүүд мөртлөө бас хүүхдүүдийн төлөө үйлчлээд хүүхдийн кемпийн 3 өдөр үйлчилж байгаа. Тэгээд эзэн талархаж ийла. Тэгээд одоо манай цуглааны хүүхдүүд ч гэсэн байна. Бид нар энэ хүүхдүүдийг хараад хүүхэд юм чинь болоогүй байгаа. Хүүхэд юм чинь биш тийм үү? Үнэхээр бурхан бол хүүхдүүдээр ч битэлж угаарч өөрийгөө магтуулдаг бурхан. Тийм учраас бид хүүхдүүдийнхаа ирээдүг харахтаа эзэн минь ээ үнэхээр энэ хүүхдүүд яг ингэж миний үр хүүхдүүд бурханыг алдаршуулсан хүмүүс болоосаа гэж бүгдээрээ бас залбирцгаая. Амен. Тэгээд өнгөрсөн жил би хөвсгөлийн түнэл рүү 3 охинтойгоо явсан. 2 бага охин тэгээд 2 дахь охинтойгоо. Тэгээ энэ жил ингээд 4 охиноо бас хөвсгөлийн илгээлт рүү явуулсан. Тэг яагаад явуулсан бэ гэвэл өнгөрсөн жил яваад ялангуяа миний 2 бага охин одоо нэг нь дунд сургуулийн 3 дугаар анги байсан. 5 дахь охин маань дунд сургуулийн 2 дугаар ахлах сургуулийн 2 дугаар анги байсан. Тэгээ тэр 2 маань хэдийгээр бага охин маань дунд сургуулийн хүүхэд ч гэсэн очиод тэнд бас яг ийм нэг хүүхдүүдийн төлөө үйлчлээд тэгээд 3 өдөр үйлчлэхдээ үнэхээр итгэлээр өссөн байхгүй. Тэр бүр ингээд бурханы гэсэн тэгээд нөгөө Солонгост ингээд 10 жил амьдарсан байсан. Тэгсэн чинь бүр ингээд Монголоо гэсэн тийм зүрх сэтгэл, монголчуудаа гэсэн тийм зүрх сэтгэлтэй бүр ингээд айг өөрчлөгдсөн. Тэгээд тэрийг хараад хүүхэд жижигхэн гэхгүй яг үйлчлэлээр дамжуулж өсдөйм байна, эвээгддэйм байна гэдгийг хараад тэгээд энэ жил ингээд 4 хүүхэдтэй хөвсгөлийн илгээлтэнд явуулсан. Тэгээд тэнд очиод тэгээд харж яхад ч гэсэн тэгэхээр яг хүүхдүүд маань манай 5 дахь охин маань Дэмбэгийн баг хүүтэй цуг нэг анги хариуцсан. Тэгээд нөгөө хүүхдүүд нь үгэнд орохгүй байна гэсэн. Тэгээд үнэхээр хүүхдүүд маань бид ирээдүг нь харах юм бол эзний хэлсэнчлэн тэднийг бид багаас нэг эзний замаар алхуулахад тэд үтэлсэн ч тэр замыг орхихгүй байх болно. Амен. Тиймээс өнөөдөр энэ хүүхдүүдийг хараад үнэхээр бас урам авч ийла, бас талархаж ийла. Тэгээд аав нар минь, ээж нар минь ажилтаа гээд завгүй гээд
Тийм ээ. Үр хүүхдүүдээ эзнээс чуулганаас хол битгий өсгөөрөө. Амен. За хамтдаа эзний үг рүү хандцгаая. Эзний үг рүү хандаад хамтдаа залбирцгаая. Түүний нэрийг дуудъя. Яа эзэн бурхан минь, тэгээд энэ өдрийн төлөө тань талархъя. Энэ цагийн төлөө тань талархъя. Таны үг бол энэ дэлхий сүнэн устдан үгүй болсон ч нэг цэг зураас ч өөрчлөгдөхгүй. Агуу хүчрхэг билээ. Гайхамшигтай билээ. Үнцэнтэй бөгөөд эрхэм нандин билээ. Тэгээ таны үгээр үнэхээр намайг яг энэ цагт заагаач, залруулаач, зэмлээч, бас эзэн минь намайг сургаж, намайг барьж байгуулж, намайг эзэн минь босгож, хүчрхэгжүүлээч. Таны амьд үг миний зүрхэнд суугаад 30, 60, 100 дахин үр жимсүүд гаргах болтугай. Энэ цагийн эсрэг байгаа муу сүнсний бүх ажлыг Есүс Христийн нэрээр тасалж байна, хүчингү болгож байна. Ариун сүнсээ та энэ цагийг өдөртөөрэй. Ариун сүнс та хамгийн агуу багш та заагаараа. Ариун сүнс та бидэнд үгийг ойлгуулж, ариун сүнс хэрэгжүүлэхэд тусалж өгөөрэй. Тань талархъя эзэн Есүсийн нэрээр. Амен. Халелуя. Нэр нэг юмрхаа марцсан ба шүү дээ. 30 хоног эмдэгттэй гараад ирлээ. Зэлбэрчсэн та нарт баярлалаа. Тэгээд бурхан сайхан амраалаа намайг 30 хоног. Сайхан амралтанд нөгөө совлилд яваад ирнэ гэд Монголд ирдэг те. Тэрэн шиг яваад ирлээ. Тэгээд бас бурхан яагаад 30 хоног амраалсан бэ гэдгээ ч гэсэн бас ойлгосон. Хэдийгээр ирээд одоо 4 сар болж байгаа ч гэсэн энэ 3 сар бол бас нэлээ ядарсан байж, сүнсний хувьд, бие махбодын хувьд тий нэлээ хөгшөрсөн байж тий. Тэгээд бурхан нэг сарын сайхан амраалаа. Тэгээ амрахынхаа хажуугаар бас японочдыг хизээ ойлгондоо гэж бас бодчихлаа. Манай солонгосчууд нөө хордон гэдэг учраас тий ер нь бол би нөө судсандаа юм тэлэгч тавиулсан. Тэлэгч тавиал 3 өдөр ингээл тусал тариагаар бөмбөгдөөл тэгэл гаргацдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө тэлэгчээ тавьчаад ингээ та сайхан хэвтээрээ хамраараа гэлтэй тариач хийдгүү тусалч хийдгүү тэ зүгээр ингээ байгаад 2-7 хоног л энэ төвчээр алдчихилээ зүгээр ингээ хэвтээд байхаар тэгээ гүг би одоо ингээ зүгээр байхаар гэртээ очиод хэвтээд байгаа гармаар байна гэсэн үгүй та болохгүй та ингээ сайхан релакс ингээ сайхан амраад байж ил гээд 3-7 хонлоо тэгээд сүүлдээ тэгээ жоохон ивлэрсэн за бурхан наа ингээ сайхан амраах гэж байгаа юм байлгүй дээ. Тэгээ нэр сүнсний хувьд ч гэсэн ер нь жоохон бие махбодын хувьд ч гэсэн нөгөө энэ хоёр давхарт амьдарч байсан учраас жоохон тухгүй байсан учраас нэлээ ядарсан байсан байлээ. Тэгээ бурхан сайхан амраагаа тэнхрүүлээд тэгээд та нарын залбирлаар ингээд ивэл дүүрэн гарч ирлээ. Тэгээд нэг юм л жоохон хэцүү байлаа. Нэг сар өглөө өдөр орой ингээд Япон ол идэх гэдэг бол бас тэгээ эмнэлгийн олж хамт муутай тэрийг нэг сар идэх гэдэг бол хамгийн ер нь жоохон хэцүү сорилт бол тэр байлаа. Тэгээд бурхан талархаж байна. Ямар ч байсан бурхан хамгийн сайнаар хийж байгаа. Хэдийгээр хөвсгөл яваагүй ч гэсэн хэдийгээр ийм удаан хугацаагаар чуулгандаа ирээгүй байсан ч гэсэн бурхан бас хамгийн сайнаар хийж байгаа гэдэгт итгэж байгаа. Амен. Тэгээд залбирж байсан та нартаа баярлалаа. Өнөөдөр бид нэр хамтдаа бурханы үгийн талаар сурнаа. Бурханы үгийн талаар. Тийм ээ. Үг гэдэг хүн болгонд хэл яриа байгаа. Хүн болгонд хэл яриа байгаа. Тэгээ бид нар бол өдөрт тийм үү ойролцоогоор эрэгтэй хүн бол нэг 6-аас 7 мянган үг ярьж байгаа. Эмэгтэй хүн бол нэг 20-оос 21 мянган үг ярьж байгаа. Тийм ээ. Баян биднээс гарч байгаа. Тийм үү. Тэгээд ялангуяа нөгөө нэг энэ үг ярианы тухай нөгөө эхнэр битээр хийдэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай тал гэдэг сургалт байдаг. Тэн дээр бол их заадаг. Тийм ээ. Тэгээ нэ өдөржингөө 6 мянган үгээ ярьсан эрэгтэй хүн бол орой гэртээ оронгууд тийм яриач гэсэн үгэн дууссан тийм ер нь ингээд юм ярьдгүү. Тэнгүүд эхнэр нь нөгөө өдөржингөө нөхрөө хүлээгээд 21 мянган үгээ бэлтцсэн сууж байгаа шүү тийм. Тэгээ орой дөрөнгөт нь ярьдаг тийм 21 мянган үгээ гаргадаг. Нөхөр нь нөгөө гадуур яваад 6 мянган үгээ яриад дууссан ярих юм байхгүй тийм.
суугаад байдаг. Тэгэнгүүт эхнэр нь юу гэх өө чи намайг сонсохгүй байна, чи надтай ярилцахгүй байна, чи намайг ойлгохгүй байна те. Чи намайг тоохгүй байна гэдээ гомдлоод эхэлдэг те. Тэгэхээр ялангуяа ингээд одоо над чиг ийм нөгөө хичээл заадаг, сургалт хийдэг ийм хүмүүс бол ялангуяа 6,000 үг бол амархан дуусчдаг. Тэгээд эренгүүд эхнэр маань яг хүүхдүүдтэйгээ гэртээ байсан хүн чинь за нэг 5,000-ыг гаргацсан те. Үлдсэн 15,000 намайг ирэхээр гаргах гад ингээ хүлээгээ байж байна. Тэгээд нөгөө монголчууд ягаад хадам ээжтэй онгонд дургуун бэ гэдгийг бас тэнтгэд ойлгосон те. Ягаад бол гэртээ ороод ирсэн чи яасан. Эхнэр 21,000, хадам ээж 21,000 те. 40,000-ыг сонсох хэрэгтэй те. Тэгээ орж ирээд нэг амармаар байдаг те. Зургтаа үзээд ингээ сайхан 50 суумаар байдаг те. 40,000-ыг сонсох хэрэгтэй болдог учраас нөгөө монголчууд тийм нэг онгоо гаргаад жоохон дургу байдаг нь тийм учиртай байна гэдгийг ойлгосон бэ. Тэгэхээр бид нар бол ингээ байн үг бидний амнаас гарч байгаа. Хэдэн мянгаараа өдөрт тийм ээ. Тэгээ бид юу гэж бодож юм гэхээр зүгээр дуу чимээ юм уу тийм ээ. Зүгээр нэг агаарын чичиргээ мэт. Үгийг бид нар хүлээж авч яддаг. Харин Библиэлд Бурхны үг гэж байна. Бурхны үг. Харин Библиэлд байгаа Бурхны үг бол энэ үгийн утга бол зүгээр амнаас гарч байгаа аваа энэ агаар тарж байгаа чичиргээ гэсэн тийм утга биш байна. Шал өөр утгатай байна. Хэрвээ Бурхан нэг л үг айлдсан бол тийм ээ. Тэр чимээ биш, тэр цоорой биш. Тэр бүр тэнгэр огторгүй хүртэл үрчилж чаддаг. Амен. Тэгээд Библиэлд Бурханы үг гэдэг бол ийм үгийн тухай ярьж байгаа. Тийм. Бурхан нэг үг айлдахад бидний амьдрал, хувь тавилан, ирээдүй бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Халелуя. Ийм сүр хүчтэй Бурханы үг бол ийм үг байна. Ямар нэг цаг хугацаа уюудад хамаарахгүйгээр шууд бодит болдог. Шууд хэрэгжиж чаддаг. Халелуя. Тэгвэл Библиэлд Бурханы үгийн тухай за бидний хамгийн сайн мэдэх Эхлэл номны 1-р бүлэг дээр тийм ээ. 1-р бүлгийн 3-р эшлэлээр ингэж байна. Тэгэхэд Бурхан гэрэл бий болтугай гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж Бурхан гэрлийг харанхуугаас салгажээ. Амен. Амен. За бид ингээд Эхлэл номны эхнээс харах юм бол тийм үү? Бурханы үгийн тухай гарч эхэлж байна. Гэрэл бий бол гэсэн чинь яасан? Тэр зүгээр цөөрөө байгаагүй. Тэр зүгээр бидний нөгөө ингээд амнаас гарангуут хүн сонсож хүлээж авч байгаа тийм үг байгаагүй. Харин бий бол гэсэн чинь шууд тэр зүйл яасан? Хэрэгжиж байгаа. Шууд тэр зүйл бодиттой болж байгаа. Амен. Тэнгүүт яг энэ Бурханы үг тийм үү? Энэ гэрэл бий бол гэж хэлж байгаа. Энэ Бурханы үгийн еврейгээр ямар утгатай үг байна вэ гэхээр энэ бол зүгээр нэг дуу чимээ биш. Харин үйл явдал байна. Бурханы үг бол зүгээр дуу чимээ биш байхгүй. Аянга цахилгаан тэнгэр дугардаг шиг дуу чимээ биш. Бурханы үг бол үйл явдал гэдгийг харуулж байна. Тэгээ энийг ямар үгээр хэлсэн бэ гэхээр дабар гэдэг үгээр хэлсэн байна. Дабар. Бурхан үгээ хэлэхэд ерөөсөө шууд яах вэ? Үйл явдал бий болно. Амен. Тэр зүйл шууд бодтойгоор хэрэгждэг. Бит зүйлсүүд бий болдог. Амен. Гэрэл бий болтугай гэж Бурхан хэлж байгаа. Зүгээр тушаал өгөөгүй, зүгээр ийм зүйлүүд болох болов болвол сайхандаа гэж хэлэв. Бурхан үгээ айлтахад шууд тэнд тэр матер, тэр атом бий болж байгаа. Амен. Тэгвэл бид нар Бурхан үгээ өгсөн. Үгээ өгсөн.
Бурхны үгийг уншихдаа та яг ямар нүдээр, ямар зүрх сэтгэлээр яаж харж Библийг уншиж байна? Зарим хүмүүс бол тэгдэг, ялангуяа Есүсээ итгэдэг хүмүүс бол ингээл уншихаар нөгөө Матай, Марк, Лук, Иохан ингээл те тэр сайн мэдээний дөрвөн ном чинь зүгээр л нэг юм ингээл нэг түүх давтагдаал гараад идэм байлаа шүү дээ ч гэсэн юм те. Хуучин гэрээг уншихаар ингээл нэг дээр үеийн хизээ болсон мэдгүй үйл явдлууд л түүхийн юмнууд л гараад идэг шүү дээ гэж ярьдаг. Та тэгвэл өнөөдөр Библийг уншихдаа Бурхан бидэнд үгээ өгсөн байна. Энэ үгийг уншихдаа яг миний уншиж байгаа энэ үг шууд бодит болох болно. Энэ үг шууд хэрэгжих болно. Энэ үг шууд бэлэгдэх болно. Халелуя. Библийг ямар итгэлээр харж та уншиж байна. Ягаад гэвэл эзэн Есүс хэлсэн. Итгэлээр чинь болгоё гэж хэлсэн байхгүй. Амен. Итгэлээр чинь болгоё. Би яг Бурхан аль хэдийн үгээ өгсөн, би үгийг харахтаа, би үгийг хүлээж авахтаа, би үгийг уншихтаа яг гэрэл би бол гэж Бурхан айлтгад бодиттой болсон шиг. Яг энэ зүйлс бодиттой болох болно. Яг миний амьдралд хэрэгжих болно. Халелуя. Энэ бол дабаар буюу энэ бол Бурханы үг бол шууд үл. Шууд бий болдог. Бодит хөдлөшгүй зүйл. Амен. Хоёрдугаарт нь бидний бас сайн мэдэх нэг ишлэл байгаа. Хамтдаа дуудъя. За хамт дуудъя. Учир нь Бурханы үг амьд бөгөөд итгэвчтэй хоёр талдаа эртээ ямар жилднээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чүмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг шүүх чадвартай. Амен. 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 Халелуя. Еврей 4:12. Тэгээд энд бүр тодорхой хэлж байгаа. Бурханы үг ямар энэ бол амьд. Тэгээд бид Библийг уншихдаа энэ бол амьд гэж харж энэ Бурханы үгийг харж уншиж байна. Энэ бол амьд үг, тийм ээ. Тэгээд энэ бол үнэхээр итгэвчтэй юм байна. Энэ бүр ингээ миний сэтгэл сүнс үе мөч нугас чөмгөнд хүртэл нэвтрэн ордог. Амен. Бурханы үг таны ясанд чинь шим тэжээл болно гэж хэлсэн байдаг Библи. Түүнхээр бидний нугас чөмгөнд хүртэл нэвтрэн орж байна. Тэг бид Библийг уншихдаа өөр Библи ном эсвэл энэ Бурханы үг. Үнэхээр энэ бол амьд. Энэ бол итгэвчтэй. Халелуя. Энэ бүр нугас чөмгийг минь хүртэл салтал нэвтрэн ордог. Яг ийм итгэлээр үгийг ууж, үгийг өөрийн болгож, яг ийм сэтгэлээр цангал эзний үгийг хүсэмжилж. Тэгээ яагаад Библи унш чимээгүй цагаа хий гэдэг. Тэмээс ахын дүүснэр минь. Бурханы үг байхгүйгээр итгэлийн амьдрал гэж байхгүй. Тэм учраас бид нар чимээгүй цагаа өдөр болгон хийгээрэй. Өдөр болгон цуглааны групп дээр Библийн ишлэлүүд тавьж байна. Орой болгон бид нар оройн залбирал дээр Библийн ишлэл нэг ишлэл хуваалцаад хамт залбирж байна. Тийм. Тэгээ оройн залбиралд орж ирээрэй. Үнэхээр тэнд бид нэр залбирж исэн залбирлынхаа хариултуудыг аваад Бурхан яаж залбиралд хариулдаг юм бэ гэдгийг хүмүүс үнэхээр тэнд амсаж үзэж байна. Тийм ээ. Гайхамшигтай гэрчлэлүүд тэнд бий болж байна. Тэгээ бид өдөр бүр яагаад эзний үгийг унших ёстой гэж. Яагаад Бурханы үггүйгээр итгэлийн амьдрал гэж байхгүй. Тийм учраас энд юу гэсэн? Хоёр талдаа эртээ гэсэн байна. Яагаад заавалчгүй хоёр талдаа эртээ илд гэж хэлсэн юм болов?
Тийм ээ. Бурхны үг бол. Хоёр талдаа эртээ илт. Тэгээ энэ бол бас ямар утгатай вэ гэхээр яг одоо грек утгаараа бол ямар утгатай үг вэ гэхээр хоёр талдаа амтаа гэдэг бас тийм утга баг. Энэ хоёр талдаа эртээ илт гэдэг. Хоёр талдаа амтаа илт. Тэгээ маш хурц гэж. Тэгэхээр яагаад хоёр талдаа эртээ, хоёр талдаа амтаа гэж хэлээд байгаа юм? Нэг талын эр нь бол юу вэ? Бурхан бидэнд өгсөн үг. Бурхан аль хэдийн бидэнд үг өгсөн. Харин нөгөө талын эр нь юу гэж? Миний итгэлээрээ амнаасаа гаргаж байгаа тэр үг. Халелуя. Тэгэхээр бидний итгэлээрээ амнаасаа гаргаж байгаа тэр үг бол Бурханы үгийг сахиж хэрэгжүүлж байгаа яг тэр бидний үйлс, бидний амьдралыг хэлж байгаа. Тэм учраас Библи үгсэн. Та нар үгийг зүгээр нэг сонсогчд битгий болоо. Зүгээр уншаад гоё ном уншиж байгаа юм, уран зохиолын ном уншиж байгаа юм шиг уншаад битгий өнгөрөө. Харин юу гэсэн? Хэрэгжүүлээ гэж хэлж байгаа. Тэм учраас хоёр талдаа эртээ илд буюу Бурханы үг нь зөвхөн унших биш, хэрэгжүүлэх үед тийм үү? Тэр Бурханы үгийг тунхаглах үед, тэр Бурханы үгээр үйлдэх үед энэ нь жинхэнэ яаж вэ? Бодтой болдог. Хичнээн бид Библи уншаад тэрийг сахихгүй юм бол, хэрэгжүүлэхгүй юм бол чиний чимээгүй цаг хийгээд тэний дагуу үйлдэхгүй юм бол энэ яасан? Эргүү үйлд буюу тийм үү? Нэвтлэн орж чадахгүй. Миний оюун бодолд, миний тийм үү сүнсэнд, миний бие махбодод хүртэл миний амьдралд үг нэвтрэн орж чадахгүй гэсэн үг. Тийм учраас хоёр талдаа эртээ илд буюу тийм ээ. Үнэхээр гүн орохын тулд Бурхан бидэнд аль хэдийн нэг талын эрийг өгсөн, үгээ өгсөн. Харин энэ үгийг бид нар сахиж, дагаж хэрэгжүүлэх. Үнгүүгээр итгэлийн амьдрал гэж байхгүй ханд өснөр. Тиймээс Бурхан аль хэдийн бидэнд дамаар буюу тийм тэр өөрийнхөө жинхэнэ амьд бодтой үг өгсөн. Харин одоо бид нар яасан? Тэр үгийг авсан бол бариад амьдрах ёстой. Бид нэр заавалчгүй өдөрт тэдэн бүлэг унш, тийм ихийг унш, их унших уу, бага унших уу гэдгээс илүүгээр юу байна? Тэр нэг ишлэлийг ч гэсэн бариад би яг тэр өдөр ингээ хэрэгжүүлэх болно. Би яг энийг сахих болно. Би энэний дагуу амьдрах болно. Амен. Тэгээ Библийг бид нар ер нь бол итгэгч хүн бол итгэлийн амьдралдаа Библийг бол ер нь 3 удаа уншсан байх хэрэгтэй гэж үздэг байхгүй. 3 удаа уншсан байх хэрэгтэй. За ер нь пастор удирдагч нар бол 5 удаа уншсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээ би бол ер нь Библийн сургууль төгсөхдөө 25-6 жилийн өмнө бол ер нь 5 удаа уншсан. Тэгээд тэрнээс хойш ер нь тоолохоо болсон. Тэгээд одоо хэдэн удаа уншсан юм бэ? Ямар ч гэсэн 5 уншсан байх хэрэгтэй гэсэн учраас 5 уншсан. 20 хэдэн жилийн өмнө. Тэгээд итгэвч хүмүүс бол 3 удаад бид нэр заавалжгүй унших хэрэгтэй байхгүй. Тэхгүйгээр Бурханы үг байхгүй, итгэлийн амьдрал гэж байхгүй. Бити өөрийгөө хуур. Тэгээ би бол ер нь бол 5 удаа уншихын тулд яаж яасан бэ гэхээр өдөрт 10 бүлэг уншиж байсан. Тэгээ өдөрт нэг бүлгээр унших юм бол одоо дуулал ном чинь 150 бүлэгтэй шүү дээ. Дуулал номыг 150 өдөр буюу те баг хагас жил унших хэрэгтэй болж байгаа юм. Өдөрт 10 бүлгээр уншингууд яасан? Ерөөсөө 15 өдрийн дотор дуулал номыг уншиж байгаа. 150 өдөр унших, 15 өдөр уншихтай ингээд
Тэгэж уншаад ер нь 5 удаа дуусгачихсан. Яг одоо бол би өдөрт 5 бүлэг уншиж байна. Тэгэхээр үг байхгүй. Бид нэр яг мохоос илэн бит. Мохоос илмээр хичнээн бид энэ сүнслэг тулаан донд амьдарч байна. Тэмцэл хийгээд тэнд ялалт байхгүй шүү дээ. Ахын дэвсэр. Хамгийн сүүлд нь Исая 55:11-ийг бас хамт уудъя. Исая 55:11. Миний амнаас гарсан миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй. Амен. Амен. Бурхны үг бол бүтлгүүтэхгүй. Хоосон буцахгүй. Яагаад үг миний амьдралд хэрэгжихгүй байна вэ гэж биднэрт хэлэх тийм зүйл байхгүй гэсэн үг. Тийм ээ. Тэгээд энд юу гэж байгаа тийм илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй гэдэг энэ үгэнд бас ямар утга байгаа гэхээр тийм одоо нөгөө дайчин хүн тулаанд яваад ялагдцсан тийм үү? Ялагдаад буцаж ирж. Тэгэхээр юу гэсэн? Миний үгтэй байгаа хүн бол тулаанд ялагдаад тийм үү? Хоосон буцаж ирж байгаа дайчин шиг байхгүй. Миний үгийг итгэж байгаа бол үнэхээр үгийг бариад амьдрч байгаа бол чи заавалчгүй илгээсэн зорилго минь бэлэгдэх болно. Амен. Заавалчгүй ялалт байх болно гэж хэлж байгаа. Халелуя. Тиймээс үг бол юу вэ? Амьд итгэвхтэй гэж 4:12 дээр хэлж байна. Тэгээд амьд итгэвхтэй буюу те итгэх энэ нөгөө энерги хүч чадал баг. Бурхны үгэнд. Тийм учраас хизээч хоосон буцахгүй тэр хүч чадалтай Бурхны үгтэй хамт байгаа хүн бол. Энэ хөдөлгөөнгүй үхмэл зүйл биш тийм үү? Бид Эхлэл 1:3 дээр харсан. Шууд бий болдог зүйл байхгүй. Бурхны үг. Тиймээс ахын дүүснэр минь эсний үгийг уншицгаая. Бурхан бидэнд аль хэдийн үгээ өгсөн. Зөвхөн уншаа зогсох биш. Сахиж, дагаж, хэрэгжүүлцгээе. Тэгээд амьдрахад үнэхээр хизээч та хоосон буцахгүй. Хизээч та ялагдсан дайчин мэт амьдрахгүй. Яагаад гэвэл хүч чадалтай Бурхны үгтэй хамт байгаа хүн заавалчгүй Бурхны тэр зориг биелэгдэх болно. Тиймээс эзний үг бол бидний амнаас гардаг авиа шиг бид нар Бурхны үгийг хүлээж авч болохгүй. Энэ бол бодтой, итгэвхтэй, амьд шууд бий болдог, шууд үлддэг тийм ээ. Хувь тавилан хүртэл өөрчилж чадах. Түүгээрч зогсохгүй яасан. Бурхны илгээсэн зорилгыг гүйцэлдүүлнэ гэдэг маань юу вэ? Үр жимс баг. Үр жимс. Яагаад Бурхан биднийг Есүст итгэсэн бол болоо одоо шууд Тэнгэрийн улс руу чамаа авчиг гэж аваагүй. Яагаад бидний энэ дэлхий дээр түүнд итгээд амьдруулад байгаа юм? Үнэхээр эзний үгийг бариад амьдарч байгаа хүний амьдрал өөр жимс байдаг. Тэгээ тэр нь сайн ажил юм уу тийм ээ? Сайн эд баялаг биш. Сүнслэг үр жимсүүд. Тийм үү? Таны үйлчлэлүүд, таны гэрчлэлүүд, таны итгэлийн амьдрал, таны тэр амнаас гарч байгаа нөгөө талынх нь ир болсон те тэр Бурхны үгсүүд, тэр тунхаглалууд, тэр Бурхны хүч чадал, баяр хөөр бусад хүмүүсийн амьдралд очиж үр жимс гарч байгаа. Тэгээ би тэр ч гэсэн ер нь нөгөө гэр бүлийн хичээл заахад бас нэг юм хичээл байдаг нь юу гэхээр
дунд насны хямрал гэж. Ер нь бол хүн ингээд нөгөө 40-оос дээш гараад ирэнгүүт ч хүчтэнхээ харин тийм үү ядраад ирнэ залуугийнх шиг ирч хүч байхгүй болно. Тэгээд ер нь 50 дөхөө дунд насны хямралууд эхлэх үед хүний хамгийн их амьдралаасаа хайдаг зүйл бол энэ байхгүй. Би юуны төлөө амьдрсан юм бэ? Би юу хийх гэж амьдрсан юм? Үнэхээр би юу хийж бүтээсэн юм бэ? Тэгэнгүүт бидний бие махбодын үр жимсүүд бол баг үр хүүхдүүд байгаа. Гэхдээ бидний дунд насан дээр ирэнгүүт одоо манай том охин гэрлээд тустаагаараа явцсан. Хүүхдүүд тустаагаараа бие дагаа явчихна. Надтай надгүй амьдраа явчихдаг. Тэгэнгүүт залуудаа бол юу үр хүүхдүүдийнхаа төлөө амьдарч гин гэж бодож байсан бол дунд насан дээрээ хүүхдүүд яваад төхөөр одоо би төлөвний төлөө амьдрах. Амьдралын утга учир миний амьдралаас гарсан үр жимс юу юм бэ гэдгийг хайж эхэлдэг. Тийм учраас залуудаа салаагүй гэр бүлүүд дунд насан дээрээ ирээд маш их салдаг. Залуу хүмүүс их салдаг гэж бодож байна. Үгүй. Дунд насан дээрээ ирээд салдах болдог байхгүй. Олон хүмүүс архинд ордог нь. Та нар ингээ Монголд нөгөө өвгөнтийн хүндийн мөндийг л байдаг тийм үү? Тэнд 20 настай залуучууд байдгүй байхгүй. Дандаа дундаас дэш насныхан тийм үү? Яагаад? Юуны төлөө амьдрсан бэ гэдэг энэ асуулт бидний амьдралд ирдэг байхгүй. Олон хүмүүс гэр бүл үр хүүхдүүдийнхаа төлөө гэж ярьдаг. Энэ бол амьдралын зорилго биш. Энэ миний эцэг их хүний хувьд хүлээсэн үүрэг байхгүй. Энэ үүрэг энэ бол зорилго биш. Би хийх ёстой зүйлээ хийх ёстой. Тийм үү? Тэгэнгүүт Библи хэлээд байгаа энэ итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн энэ сүнслэг үр жимсүүд гэдэг зүйл бол харин юу вэ? Библи үгс. Мөнхийн баяр хөөр, мөнхийн үр жимс, тийм үү? Миний сайн мэдээ тараасан, тийм үү? Миний итгэлийн амьдрал дагалдуулсан тэр нэг нь надтай хамт бүр мөнхөд Тэнгэрийн улсад багхгүй. Халелуя. Миний үйлчилж исэн үйлчлэл маань жижигхэн байсан ч хамаагүй. Тэр үйлчлэлээр минь дамжуулж ивээгдсэн хүмүүс бүр мөнхөд Тэнгэрийн улсад надтай хамт баг. Энийг харах юм бол би үнэхээр утга учиртай амьдарсан байна. Би бүр нэг хүний амьдрал хувь тавиланг гэр бүлийг өөрчилж чадсан байна шүү дээ. Тийм ээ. Нэг машинтай байртай болсон гэдэг бол үр жимс биш байдаг байхгүй. Тиймээс эзэн юу гэсэн? Миний илгээсэн зориг. Эсний зорилгоор амьдрахад бидний амьдрал бүр утга учиртай болдог. Хожимж гэсэн өөрийнхөө амьдралыг эргэж харахтаа харамсах зүйлгүй байдаг. Сая хүүхдүүдийг харж байна тийм үү? Бид нэр яагаад хүүхдүүдээ эзэн дотор өнөөдөр чуулгантай ойрхон өсгөх ёстой гэж. Нөгөө 40 гараа 50 насны үед ирсэн чинь хүүхдүүд маань Бурханаас холдсон. Бурханыг мэддэггүй. Би хичнээн хэлсэн ч миний үгийг сонсгоо болцсон. Гим нүгэл дүнд амьдарж байгааг харахтаа бид нар хичнээн харамсаад тэр үед оройтсон байдаг. Тийм учраас ахын дүүснэр минь Бурханы үгээр Бурханы үгтэй Бурханы үгийг сахиж амьдарцгаая. Халелуя. Халелуя. Таны Библи утсан дээрч байна, гэрт чинь ч байгаа бах. Тийм ээ. Хэрвээ та энийг зүгээр нэг хэвлсэн цаас биш. Зүгээр нэг утсан дээр байгаа аппликейшн биш. Энэ бол миний амьдралыг шинээр бүтээж чадах. Энэ бол жинхэнэ дабаар буюу үйлсийг хийж чадах, өөрчилж чадах тэр хүч чадалтай. Энэ бол зогсолтгүйгээр ажиллаж чадах тэр энерги байгаа. Тэр эрх мэдэл байгаа. Амен. Тэгээ энэ үгнийг дагаж бас энэ үгээр амьдрахад жинхэнэ итгэлийн амьдрал. Тэмээс эзэн юу гэсэн? Эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн шин. Бурхан бол шударга. Эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй шин. Тэгээ юу гэсэн? Миний үгийг сахиж, тийм үү? Миний үгийг сахиж миний дотор байсан гэж хэлж байгаа. Тэмээс ахын дүүсэр минь эсний үгийг сахидаг, хэрэгжүүлдэг. Түгээр эснийг алдаршуулдаг байцгаая. Хамтаа залбирая.
би яг Библийг уншихдаа би ямар нүдээр, ямар зүрх сэтгэлээр харж уншдаг вэ? Би Бурхны үгийг сонсохдоо би яг ямар зүрх сэтгэлээр сонсож байна вэ? Би Бурхны үг өнөөдөр миний амьдрал дээр яаж ажиллаж, яаж хэрэгжинэ гэж би итгэж хардаг вэ? Эсний өмнө очицгаая. Эсний үгийг бас бариад. Библи хэлсэн Бурхны үг бол заадаг, залруулдаг, зэмлдэг, зөвхт байдал дотор чиглүүлдэг гэж хэлсэн. Өнөөдөр эсний үгээр бүгдээрээ заалгаж, зэмлүүлж, чиглүүлүүлж, зөвхт байдал дотор алхахын төлөө бас залбирцгаая. Бурхан үгээ өгөхдөө намайг үнэхээр түүний энэ дамбаар хүч чадалтай үгийг сонсоо. Өөрчлөөсөн. Өмнө явжсэн замаасаа эргээсэй гэж хүсэж байдаг. Тэгээ зүгээр нэг сонсогч байгаасаа гэж эзэн хүсдэг. Тэгээ яг та эзний үгийг зүрхэндээ хүлээж аваад хэрэгжүүлж байгаасаа. Тэр хоёр талдаа эртээ эзэн аль хэдийн нэг талын эрийг надад өгсөн бол нөгөө талын эр нь би байя. Миний амьдрал бусдын амьдралуудад хүртэл нэвтрэн ордог. Тийм эрдэ бэлт бай. Агуу хүч чадалтай Яавэ эзэн бурхан минь. Та үгээрээ бүх зүйлийг бүтээсэн. Таны үг, таны дабаар ямар агуу хүч чадалтай, ямар гайхамшигтай. Түн дотор бүр амь хүртэл оршуулдаг. Эзэн минь энэ үгээ надад өгсөн танд баярлалаа. Агуу зүйлийг хүлээн аваад өнөөдөр хүртэл би яг энэ бурхны хүч чадалтай амьд итгэвчтэй үр нөлөөтэй энэ үг миний гар дээр байсаар байтал бурхан минь ээ би өнөөдөр хүртэл яаж амьдэрсэн бэ? Би үгийг яаж харж яаж хүлээж авч амьдэрсэн бэ? Яаж дагаж амьдэрсэн бэ эзэн? Аль хэдийн та үгээ өгсөн байт бурхан. Тэгээ та үгийг сахиж хэрэгжүүл гэж хэлсэн. Өнөөдөр хүртэл би бас яг үгийг сахиж хэрэгжүүлж амьдэрсэн бэ гэдэг би дахин нэг харъя. Яавэ эзэн бурхан минь. Үгийн үр жимс, үгийн гэрчлэлүүд, тунхаглалууд миний амьдралаас өнөөдөр хэрэг гарсан бэ гэдгийг бас дахин нэг харъя эзэн. Эзэн минь тэгээд үгийн дагуу үйлдэгч нэгэн байхын төлөө залбирч. Үгийг зүрхэндээ итгэлээрээ хүлээн аваад
баруун тийш, зүүн тийш хазаалгүй бат үгийг бариад итгэлийн замаар алхагч нэгэн бол та биднийг өрөөгөөч. Эзэн минь таны үгээр дамжуулж миний амьдрал дээр тэр гайхамшигтай өөрчлөлт. Миний хувь тавилан дээр, миний гэр бүл дээр, миний үр хүүхдүүдийн дээр, чуулган дээр, ирээдүйдээр, миний Монгол орн дээр, өнөөдөр энэ Японд амьдарч байгаа монголчууд бас энэ ард түмний дээр Бурхан агуу гайхамшгуудаа хийгээч. Бурхан аль хэдийн энэ хүч чадал эрх мэдлээ өгсөн. Итгээд зүрхэндээ хадгалаад түүний дагуу үлдээ. Эзэн минь хүн бүрийг өрөөгөөч. Баярлалаа эзэн. Баярлалаа. Үгийн төлөө талархъя. Үгээ өгсөнд баярлалаа. Бүх алдар нь танд байх болтугай. Үгийг сахилж хэрэгжүүлэх штин дээр бүх ерөөл нь байх болтугай. Есүс, Yeshua таны гайхамшигтай нэрээр. Амен. Халелуя. Бидний эзэнд алдар нь байх болтугай. Амен. Христийн гайхалтай үгийн төлөө талархаж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босоод одоо энэ дуулахтайг өөрсдийн шийдвэр залбирал болгон эзэнд өргөцгөөё. Өргөө
үнэхээр эзэнд гайхалтай бас өргөх өргөлийн цаг байна. Тэг бүгдээр хамтдаа өргөлөө бэлдээд өргөлийн өмнөөсний өмнө их хугацаанд залбирцгаая. Иесус үнэхээр таны бидэнд хандсан тэр агуу хайр нэгүслийн төлөө тань талархаж байна. Үнэхээр таны хайр нэгүслэр бид аврагдсан. Бид үнэхээр аврагдсан бид үнэхээр таныг бид сонгож авсандаа биш харин та биднийг анхлан сонгож авсан бүх эхлэлийг үнэхээр та эхлүүлсэн. Бидэнд хандсан үнэхээр таны тэр гайхалтай тэр хайр нэгүсэл тэр амьдралын төлөө бид танд талархаж байна. Өнөөдрийн бас таны гайхалтай үгийн төлөө танд баярлалаа. Бид үнэхээр үгийг зөвхөн сонсогчд биш харин үгийг хэрэгжүүлэгч нар үнэхээр байгаа та бидэнд туслаач. Бас тэр шийдвэрүүдийг гаргасан. Тэгэхээр бид үгийг уншихгүй байгаа хүмүүс нь үнэхээр үгийг уншиж эхлэх, харин үгийг уншаад үнэхээр бас хэрэгжүүлж чадахгүй байгаа хүмүүс байгаа бол үнэхээр бас үгийг хэрэгжүүлэх энэ шийдвэрийг үнэхээр бид гаргасан. Үнэхээр энэ шийдвэртээ үнэхээр бид үнэж байхад ариун сүнс та бидэнд туслаач. Өдөр болгон та бидний хөтлөн дагуулаач. Үнэхээр бидэнд та хүчийг өгөөч гэж танд үнэхээр энэ бүх зүйлийг даатхан залбирч байна. Бид бас энэ цагт өөрсдийн тэр бүхий л 11 хайр золиос өргөлүүдийг таны өмнө авчирч байна. Бидний зүрхсэглээс гарах бүхий л өргөлийг та өөртөө хүлээн аваач гээд ирж байгаа энэ цагийг бид таньда даатхан бид хамтдаа нэгдэн эзэн Есүс таны агуу хүч чадалтай ариун нэрээр залбирч байна. Урд өргөлийн хайрцаг байгаа өргөлийг өргөлөө хийж олно. Өдөр хамтдаа эзэн талархан зүйлүүд өргөцгөөё. Өнөөдөр манай цуглаанд анхудаа ирсэн бас зочдоо хүлээж авахыг хүсэж байна. Токио Монгол чуулганд анхудаа ирсэн зочин байвал урагшаа гарч ирээд бас бидэнд өөрсдөө танилцуулна гэж ирж байна.
урд гарч ирээд өөрийгөө танилцуулж болох уу гэж урьж байна. За тэнээс танилцуулах гэж байна. Нэр нь хэн бэлээ? Маш бат тий. За Токио Монголчуудын тавтай морил гэж урьж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босоод гараа сунгаад бие бинийгаа өрөөгөөд өрөөлийн дууг дуулж өгцгөөё. За энэ цаг зарлалын цаг байна. Зарлал дэлгэцэн дээр гарах уу тий? За өнөөдөр зарлал онцгой зарлал байхгүй юм байна. Бүгд хамтдаа цуглааны төгсгөлд нэг дугаар эзнийг магтаад өнөөдрийн цуглааны өндөрлцгөө хамтдаа суудлаасаа босоод эзнийг магтцгаая. Баярлалаа. Хамтдаа шанга дугаар тунхаглын эзнийг магтцгаая. Yeah.
Тэгээд пастор биднийг бас ерөөж залбирч өгнө гэж урьж байна. Халелуя, хамтдаа залбирцгаая. Тэгээд шинэ 7 хоногийнхоо төлөө залбирцгаая. Бурхандаа шинэ 7 хоногоо даатгацгаая. Эзэн бол итгэмжит. Бидний амьдралд юу тохиолдохыг бид мэдэхгүй, юу хүлээж байгааг ч бид мэдэхгүй. Харин Бурхан бол үнэхээр итгэмжит. Гэр бүлүүдэд даатгацгаая, үр хүүхдүүдэд даатгацгаая. Ажил төрлөө, ажил үйлсээ эзэн даатгах гэж хэлсэн. Ажил үйлсээ эзэн даатгацгаая. Монголд байгаа хайртай хүмүүсээ бас Бурхан даатган залбирцгаая. Улс орноо Бурхандаа даатган залбирцгаая. Тийм ээ. Бидний Бурхан бол залбирлыг сонсдог. Тэр миний маргаашийг хүртэл тэр мэдэж байгаа Бурхан. Эзэн та нэгүүлсэч. Халелуя. Халелуя. Оо яа. Бүгдийн дээр уршигч ариун сүнсээр оршин байдаг цорын газ Бурхан минь. Эзний өдрийн төлөө тань талархъя. Энэ 7 хоногийн энэ богинохон цагийг таны өмнө ирж миний сүнс сэтгэл амарч эзэн Бурханаа хүндлэн мөргөж бас таныхаа амьд үгийн дотор бас их эзэн минь тантай сүнс дотор учран уулзах энэ гайхамшигтай цагийн төлөө тань талархъя. Их эзэн минь бас шинэ 7 хоногоо танд өргөж байна. Тэр Бурхан минь таны хамгаалалтыг хүсэмжлэн залбирч, таны өдөрдөмж, таны тусламжийг хүсэн залбирч, таны заавар зөвлөгөө өдрүүд дээр минь байх болтугай. Таны өдөрдөмж эзэн минь миний алхам бүр дээр минь байх болтугай. Гэр бүл хайртай хүмүүсийн минь эзэн та бас ахин хамгаалаарай. Муу сүнснүүд зогсолтгүйгээр ажиллаа хийсээр байгаа. Тэм учраас эзэн муу сүнсний бүх чөтгөрийн бүх ажлуудаас эзэн минь та намайг миний хайртай хамаатай бүх зүйлсүүдийг хамгаалж шинэ 7 хоногийн минь өдөрдөн дагуулж үгийн дагуу амьдарч ариун үр жимс гаргаж эзнийг алдаршуулж байгаа 7 хоног байлгаж өгөөрэй. Хөвсгөлийн илгээлтийн багийнхаа төлөө талархъя. Тэдний минь буцан явах замыг ч гэсэн эзэн та тэнгэрэлчээрээ сахин хамгаалаарай. Тандаа баярлалаа. Бидний Йешуа их эзэн таныг бид дуудан залбирлаа. Одоо бидний их эзэн Есүс Христийн нэгүсэл, Бурхан эцгийн хайр, ариун сүнсний нөхөрлөл үгийг дагаж, үгийг сахиж хэрэгжүүлэх болно гэж шийдвэр гаргасан хүн бүрийн толгой дээр, Токио Монгол чуулганы итгэгч нэг бүрийн дээр, эзний бүх ард түмний толгой дээр одооноос эхлэн үрд мөнхөд байх болтугай. Амен. Халелуя. Шинэ 7 хоног дээр нь Бурханы амар тайван, Бурханы эрүүл дүүрэн байх болтугай. Амен. За тэ хуваалцах цагтаа оръё бүгд.